Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? Ер нь намайг анх хараа юус гэдэг клубд ороод хичээж байгаа. Ер нь бол тамирчид л хийдэг гэсэн. Бүхийн тамирчид. Бөө нэг над чиг ингээд бүр дуртай тийм 2-3 хүмүүс л очдөг гэсэн. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Амьсгаад үгжээд дасгал хийнэ гэдэг зүрхэнд ирэх одоо цусны урсгалыг одоо нэмэгдүүлдэг. Тэгэхээр зүрхэн одоо цусны бөөгнийг үүснэ гэж одоо тайлбарлана. Тэгэхээр дасгал хийж явах явцдаа амьсгаатай бол 100% дотор хамаартай гэсэн. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Давтаа хол идэж болохгүй. Ер нь давс хүний биед яг ямар үр юм бэ? Тийм хүмүүс ихлээр давсыг нь жоохон бас буруу байлаа. Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан үчи мэндийг хүргэе. Ингээд SBS HD телевизийн зүгээс эрхлэн гаргадаг спорт нутришн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараар бид та бүхэнтэйгээ фитнесийн талаар хүмүүсийн дунд байдаг сөрөг асуултуудын талаар одоо ярилцах болно. Ингээд студид маань Golden Gym Fitness-ийн ахлах засалжуулагч Няма огш минь хүрэлцэн ирсэн байна. За мөн манай спорт нутришн нэвтрүүлгийн байнгын оролцогч манай эмч Инх баяр маань ирсэн байна. Та хоёрт энэ үчи мэндийг хүргэе. За баярлалаа. За ер нь бол бид гур өнөөдөр фитнесийн талаар сөрөг ойлголтуудын талаар ярилцсан. Гэхдээ эхлээд бас сүүлийн үед болж байгаа сонь сайхан мэдээллүүдийг Няма огштайгаа болно. Одоо Инх баяртай хуваалцъя гэж бодож байна. Сая бүтэнсэ өдөр өнгөрсөн бүтэнсэ өдөр сарын 5 та фитнесийн Монгол улсын аврах шалгаруулах тэмцээн 24 дахь удаага Монголын мистер нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээд бүхий өргөнд бол олон мянган үзэгчид цугларлаа. Дээрээс нь Golden Gym Fitness маш амжилттай оролцлоо тий. За та тэмцээний талаар нийтдээ хэдэн тамирчин оролцов, хэдэн жин дөрсөлтөв, хэдэн медаль аваад багийн дүнгээр ямар байранд нислээ энэ талаар ярих байна. За энэ жил манай бодибилдинг фитнесийн холбооны одоо 25 дахь Монголын мистер тэмцээн болж өнгөрлөө. За тэгээ 9 сарын 5-нд бүхий өргөнд одоо ингээд сайхан маш сайхан. Ер нь урд урдны жилүүдээр байгаагүй сайхан тайцтай боллоо. Урд урдны жилүүд байгаагүй олон тамирчид оролцлоо. Тэгээд маш сайхан болоод өндөрлөө. Манай Golden Gym Fitness-ийн хувьд гэвэл энэ тэмцээнд бид нэр 13 тамирчидны нэмэлтүүнтэй оролцоод нийт багийн төрлөөр 3 дугаар хайранд ороод тэгээд хөл медаль аваад ингээд оролцлоо. Тэгээд эмэгтэй модель ангилалд манай онон дэргэд охин маань хотын авраг болсон. Дараа нь шууд улсын авраг боллоо. Мөн Жавхлан гэдэг манай Golden Gym Fitness клубын багш залуу маань фитнес ангилалд маш Төрүүлсэн. гоё үзүүлбэр хийгээд ер нь маш гоё оролцоо төрүүллээ. Тэгээд манай Golden Gym Fitness клубын тамирчин Чин санаа маань бас шорт төрөлд хүрэл медаль аваад тэгээд шагналт байрууд бас 3-4 тамирчин маань ороод тэгээ багийн дүнгээрээ бид нар 3 дугаар хайранд орсон. За би тэр тэмцээнийг үзсэн л дээ Няма огш. Тэгээд миний ард сууж исэн, урд сууж исэн хүмүүс тэр Жавхлангийн талаар их асууж илээ. Циркийн тамирч, циркийн одоо үзүүлбэр үзүүлдэг залуу юм. Яаж ингэж өндөрт агаар дээр 3-4 эргэж чадж байна гэдэг. Тэр ямар учиртай хүмүүс. Суурь нь өөрөө анхлаа циркчин залуу байсан. Тэгээд өөрөө одоос 3 жилийн өмнөөс эхлээд Golden Gym Fitness клубтэй бэлтгэл сургалтаа хийгээд тэгээд суралцаад багш болсон. Тэгээд тэрнээс хойш энэ Golden Gym Fitness клубтэй багшлаад явж байгаа залуу байна. Тэгээд цирк акробатчин залуу байсан. Тэгээд ер нь цирк суурьтай хүмүүс тэр төрөлдөө маш өндөр амжилт үзүүлээд байна. Тий. Зөв. Багш гэж юм тэгээд манай залуучууд бас одоо сонирхож байгаа байх л да. Магадгүй бас тухайн тэмцээнийг үзсэн залуучууд олон байгаа байх. Жавхлан багшийн хувьд аль салбар дээр багшилж байна? Одоо манай 13 дугаар хороолт байдаг Америкийн эдийн салбарын одоо үйл ажиллагааг хариуцсан. Тэгээд багшаа хийгээ явдаг тийм залуу. За тэгээд манай үзэгчд бас Жавхлан багштай холбоо барьж тэр гайхалтай эргэлтүүдийг сураарай гэж хүсгээр байгаа юм. Би бас уулын сурах талаар хичээж байгаа. За тэрнээс гадна Няма огшоосоо асуулт асуугаад явъя гэж бодож байна. Ер нь хамгийн анх яаж явж байгаад фитнесийн багш Няма огш болчихвоо? Хэдэн он байсан бэ? За би 1998 онд 8 дугаар ангийн хүүхэд байсан. 9 дугаар ангийн хүүхэд. Тэгээд манай гэр амгаланд байдаг гэж явж байгаад Нурлаахтайгаа дайралж ирсэн. Одоо Монголын 4 удаагийн мистер Монголын хамгийн анхны дэлхийн аврах шүү дээ. Нурлаахтайгаа дайралтад хөөх ямар гоё залуу вэ гэж би харж ирсэн. Тэгээд би 9 дугаар ангиас хойш анх хараа юусгийн клуб дээр очиад бэлтгэл хийгээд явж байгаад тэгээд аврах дэд сургуульд анх орж ирсэн. Тэгээд аврах дэд сургууль би 2001 онд
суралцж байгаа. Тэгээд аврал сургуулиасаа бас шилжээд өөр сургууль төгсөөд Монголд төстэй сургуулийг төгссөн л дээ. Ааха. Ерөөсөө спортын сургуулаа. Тий, тэгж явж байгаад тэгээ би 2003 оноос хойш дадлагын анх багш хийж үзчихсэн. Тайган клубээр дадлагыг багш хийж үзсэн. Тиймээс хойш тэгээ 4-5 клубүүдээр дамжаад явж байгаад одоо ингэ явж чинь нэг мэдчих 12 жил өнгөрцөн байна. Фитнесийн багш хийгээд тий тэгээд одоо бол нэлээд олон жил хийсэн болохоор клубтэй бол бүх багш нараа харилцдаг. Тэгээд нэлээд олон жил хичээлсэн байна. Тийм байна. За тэгээд Нямагшаас асуухад одоо тэр үед та 9-р ангид анх фитнес төгөл тавьж байхад дээрэс нь 2003 онд анх багшуулаад очиж байхад ер нь Монголын фитнес залууд хэр зэрэг хүнтэй байсан юм бэ? Ер нь фитнес хичээлдэг залуучууд хэр байсан? Одоо болохоор ер нь болчиход. Ер нь намайг анх Хараа Ерөөс гээд клубт ороод хичээлж байхад ер нь бол тамирчид л хийдэг байсан. Бүхийн тамирчид. Бүр нэг над чиг ингээд бүр дуртай тийм 2-3 хүмүүс л очдөг байсан. Тэр үед заал гэгээд нэг жоохон тийм яг стандартын бус заал те саксны заал мотор заал хийцэн. Тэгээд одоо байгаа энэ штанг гантилууд нэр үе орсон. Тийм гантил штангууд байсан. Тэгээ одоо энэ гоё залуучтай хэрглэж байгаа уураг аминд юм уу гэдэг зүйлийг мэдэхгүй. Тэгээд ер нь бол тийм л байсан. Тэгээд ерөнхийдөө ах нар болон ах нарын дагаал бэлтгэл хийдэг тийм байсан. Одооны заал гэхээр бол тишэл толиулсан. Тэгээд маш цэвэрхэн маш олон хүн ордог. Ер нь бол тэр үед бол зөвхөн бүхийн тамирчид хийдэг болон хоёр дахь зөвхөн бодит бүр зүрх сэтгэлээр орсон тамирчид л их хвчлэн байдаг гэсэн. Одоо болоод ирэхээр бодибилдинг байсан байхгүй тэр. Одоо болохоор фитнес болоод хүн болгоны одоо ингээд бүр хүн болгоны заавал хийх ёстой. Өглөө босоод нүрээ угаадаг шиг фитнесээ хийдэг тийм бол тийм байх. Болчоод байна. Тэгээд одоо ер нь цаашдаач тийм болох. Ер нь намайг багш болсноос хойш ер нь жил иргэсэн хичээлэх хүмүүсийн тоон ихсэж байна. Хичээлхийг хүсэж байгаа хүмүүсийн тоон бүр их ихсэж байна. Тийм учраас бол эрүүл мэнд цаашдаа таны бие биед маш зөрөгтэй маш их хэрэгтэй учраас хүн болгон бол цаашдаа олноор хичээлэх байх. Тэгээд бүх нийтийн спорт болцсон байна тийм. Болцсон байна. За тэгэхээр тэнгэр газар шиг ялгаа бол гарсан гэдэг манай Нямагш хэлж байна. За өнөөдөр гуруула фитнесийн талаар хүмүүсийн дунд байдаг сөрөг ойлголтууд гэж нэг том сэдэв байгаа тийм. Ингээр битгаар бас ярилцж байгаа энэ сэдвээс бүр барьж авсан байгаа. Тэгэхээр надад одоо хамгийн ихний асуулт ингээрэс асуух нэг асуулт байна л да. Манай нэг танилын их чинь бас нэлийн жинтэй эмэгтэй байдаг. Тэгээд фитнест явахаар илүү жин нэмээд байна. Зүгээр байхлаар одоо хэвийн байгаад байна гэж яриад байна. Тэгэхээр энэ одоо ямар учиртай вэ? Тэр хүнд одоо ямар бодисын солилцоо юм явагдаад байна энэ талаар? Тийм яг хүмүүс фитнест яваад мэдээж ихэнх нь бол массаар бол турах зорилготой явж байгаа тийм ээ. Тэгэхээр бол эмэгтэйчүүдийн хувьд болохоор фитнест одоо өмнөх нэвтрүүлгээр хэлжсэн фитнест явна гэдэг бол турн ирүүжнэ гэсэн үг бол биш ээ. Мэдээж фитнесээр бодибилдингээр хичээж байгаа хүмүүсүүд 60-аас 70% зүгээр хоолтой холбоотой гэж тайлбарлаж байсан шүү дээ. Тэгэхээр бол тухайн хүний бол миний ойлгож байгаа болохоор фитнест явдаг тэрийгэ турна гэдээ ойлгоцсон мөртлөө хоолны тал дээр ямар ч дэглэм барьдаг. Жишээ нь бол мэдээж одоо бүгчүүд жишээ юм одоо жишээ нь биений масс авч байгаа хүмүүсд болохоор дасгалаас нэг 2 цагийн өмнө хоол идчихээд дасгалын дараа дасгалаас гараад гэртээ ирээд бас сайхан өндөр ичдэгт хоол идээрээ ингээм бол жин юм биш үү гэж бид нар тайлбарладаг байсан шүү дээ. Одоо тэр тактикийг хэрэгэлсэн болов гэж бодоод байна. Жишээ нь одоо өдрийн цайндаа нэг цагт орчоод 3 цагт бэлтгэлээ ичээд бэлтгэлээсээ гараа гэртээ ирэнгуутаа гэрийнх нь магадгүй хошуур буудчих юм уу тийм ээ. Эсвэл их тостой хоол идсэн байх юм бол зүгээр хуучин дасгал хийдэг байхдаа идчихсэн шиг зүгээр л ингийн хоол идчихсэн. Тэгэхээр бол дасгал хийж дуусны дараа хүний болохоор бодисын солилцоо жоохон бас удаашарч идэг. Тэр үед нь өндөр калоритой хоол болохоор хүний болохоор бид одоо масс авах түвшин буюу өөгч түвшин илүү нэмэгддэг. Тэгэхээр дасгалын дараа бол амттан болон өндөр калоритой хоол идэхээр одоо таргалдаг энэ тактикийн ил одоо мэдхгүй хэрэгэлсэн байгаа болоод гэж бодож байна. Тэгэхээр хоол хамгийн гол нь л гэж бодож байна. Тэгээд бас ингэвэр яг ингээд фитнест ерөөсөө явахгүй байж байгаад эхлээд явангууд нэг сар ч юм уу те хүний одоо нэг булчин чин зочроо авч байгаа шүү дээ те. Тэр зочроон дээр хүн энгийн хоолоо идэхэр ч гэсэн илүү тийм масс авдаг. Эсвэл зочроо өгөхөөрөө жин нэмдэг ч юм уу. Яг тэр одоо ямар бодисын солилцоонд байдаг вэ? За ер нь бол дасгал хийхгүй байж байгаа тамирч ч гэсэн мэдж байгаа. Дасгал хийхгүй нэг 14 ч юм уу сар хон өнжиж байгаа дасгалаа хийхээр би маш сайн урдан хөөдөг. Тэгэхээр цусны эргэлт одоо л тэр арай жоохон булчингийн түвшин жоохон удаашсан байж байгаа. Хэд их одоо дасгал хийснээр одоо богино хугацаанд дасгал хийснээр булчин цус ангадын сайжраад илүү хөөх байдлын түвшинд очдог. Гэхдээ энэ бол ийм удаан үргэлжлэхгүй. Тэрнээс цаашаа дасгал хийгээд байхад одоо би улан дахиад жоохон жижигрэх гээд байдаг. Эрэгтэйчүүд яг тийм байдаг шүү дээ. Яг хийс өдрөө яа миний булчин их гоё хөөж ийн гэдэг. 7 хоног маш гоё болонгуудаа дахиад 7 хоног тэр хомигдоо жижигхэн болчтой. Тэрийг гайхаад байдаг. Тэгэхээр бол хүний бие бол цочрол аваад одоо ямарваа одоо хүчин үйлчилж шүү дээ. Тийм учраас тэрнээсээ цочрол аваад бие хөөснийхэн дараа
Тэгэхээр түүндээ дасаж одоо би одоо буцаад өөрийгөө хумих одоо тактикийн байдалд ордог л. Тэгэхээр бол хүн жоохон жижигэрдэг гэсэн. Яг хаа эмгтээчүүд болохоор бас жоохон тийс ондоо ойлголт өгöd байгаа юм л да. Дасгал ихээр магадгүй багаан жин нэмэгддэг. Гэтэ бас буцаагаад бол буурах төвч нь бол эрэгтэйчүүдээ бас илүү хурдан байдаг. Зөв. За Нимаа багшаасаа бас үргэлжлүүлээд асуухад Golden Gym Fitness-мен жин хасах тэмцээн гэж нэг одоо монголчуудыг Улаанбаатарчуудыг нэг хэвээр оронгоор нь эргүүлсэн өөрчилсөн гайхалтай тэмцээнийг хийсэн. Нимаа багшийн яг хувьд таны дасгалжуулж исэн хүмүүсээс хамгийн их одоо жин хассан хэдэн килограммыг юу насч исэн бэ? За та яг өөрөө яг удирдаад гар дор оруулаад. За яг манай жин хасах тэмцээний рекорд бол 54 хил шүү дээ. Ер нь зөвхөн 3 сарын дотор 54 хил гэдэг бол нэг бүхэл бүтэн хүн шахуу гэсэн үг. Эмэгтэй хүн бол тий. Миний өөрийн хувьд гэх юм бол манайх нийтдээ 8 тэмцээн тий. 8 тэмцээнээс би нэг 4-т нь 5-т нь бол төрүүлжсэн. Яг л бид нар бас дотроо бас багш нар дундаа бас ойрхон уралдаан зарладаг. Тэгээд тэр дундаас тэгээд тэгжсэн. Тэгээд миний рекорд бол би 78 хилтэй эмэгтэй хүнийг 53 болгож исэн. Нийт 25 хил. Энэ бол хит том жинтэй биш хүний хувьд бол маш өндөр жин бас. Тийм бай. Би энэ жингийнхэн 3.1-ийг бол өөхөөс ингээ багасцсан. Энэ бол миний хувьд аюул том амжилт байдаг. Яг тэгэхээр тэр нөгөө 54 хил жин хассан хүн яг тэр нэг тэмцээнд орж исэн. Тэгээд өөхний хувийн ингээд биеийн жинд нь хувлаад үзчих юм бол одоо баг жингээс олон 25 хил хассан бол маш төрүүлээд гэвч тэр хүн нь бол ерөнхийдөө болоод ирэхээр за миний 3 сарын дотор тэгж хийжсэн бид нар тэгээд маш сайн ажиллаж байсан учраас тэгжсэн. Тэгээд миний нүдэн дээр би бас өөрөө бас сүүлд нь бас 2 эмэгтэй хүн байсан тийм ээ. 1-2 дугаар ангид хоёул орж ирсэн. Би хоёулыг нь хэлчихсэн. Тэр хоёр маань ингээд миний нүдэн дээр одоо ийм бандгар байж байгаа. Бүр сүүлдээ бүр ингээд туранхаа болоо тэгээд бүр маш гоё биеийн галбираа болж ирсэн. Тэгээ айгүй гоё галбиртай эмэгтэйчүүд болсон. Тэгээд тэрэнд маш тэр тэмцээн айгүй гоё хамгийн гоё болсон хүмүүсийн тэмцээн гэж үздэг. За тэгэхээр би бас бодоод байдаг л да. Нимаа багшийг ингээл одоо харж байхад фитнес дээр яг л өөрөө хийж байгаагаас өөрсгүйгээр хүмүүстэй одоо хийл гэж хамт ажилладаг. Тэгэхээр бас үнэхээр одоо Golden Gym Fitness-ийн үйл ажиллагааны эндээс бас илүү тод харагдаж байгаа болов гэж бодож байна. За Нимаа багшаас асуухад фитнест орж ирсэн залуучууд маш олон зүйлээс бол шантардаг штэ тий. Одоо олон төрлийн хүчин зүйл байна л да тий. Халаалт хийж байгаад гэмт бэртэл авах. За эсвэл одоо яадаг маш олон төрлийн хүчин зүйл байгаа тийм. Тэгэхээр тань дээр одоо та бол яг тэр дотор нь байгаа хүний хувьд ер нь ямар хүчин зүйлээс бол шантарж явах шиг байна. Тэгээд дээрэс нь яавал шантрахгүй байх вэ? Бидний хувьд тэгэхээр хүн орж ирж байгаа хүнтэйгээ эхлээд бид нар харьцдаг, ярилцдаг. Тэгээд тэр хүний зорилгыг асуудаг. Их хэрэг дээр шинээр орж ирсэн хүнтэйгээ уулздаг. Манай эмч байна гэдэг. Тэгээд би болоод ирэхэд за ямар зорилготой явж байгааг асуудаг. Тэгэхээр залуучдын маань хувьд тэгэхээр нэг маш их хурдан том болчинтай болчих гол. Тий. Ингээл би одоо өнөөдөр оролцсон маш хүн дээр ингээл гэлс ингээл том болчихтой бол. Энэ ах шиг болмоор байна ингээл айгүй том тамирчин руу заагаал тий. 2 сарын дотор ийм болж чадахгүй би яаж чадах вэ гэл ингээл асуув. Тэгэхээр бол ерөнхийдөө залуучууд маань энэ фитнес гэдэг зүйл хүний бие мах бод маань бодис солилцоонд ороод өөрчлөгдөх хугацаа бол янз бүр. Тэр хүн хурдан байна. Маш хурдан бодис солилцоотой сайтай хүүхдүүд байдаг шүү дээ. Төрөлхийн одоо ингээд хүчрэхэг тэгээд бие үжил сайтай. Эдгээр бол тэд нар жоохон хамгийн гол зүйл нь хоолын зөв үгээд хийлгүүл аюу сайн бол. Бус хүмүүст бол бид хоёр ойлгуулад юмыг багаас нь эхлүүлдэг. Тэрнээс анх орж ирсэн заалууд аваа шууд хүн дээр хийгээд хийлгээд хүний биед яг ажиллахгүй жоод гинт ажиллан гол нэг сүүний хүчлгээд өргөдөлдөг. Яг ажилласан болчин тэр нь. Тэр нь хөдлөлөө маргааш нөгөө гаранд ингээд нуурхаа болчиход хүндүр болчдөг одоо жишээ. Нүл өвчин болчдөг. Тэгэн гол чинь тэр хүмүүс чинь нөгөө эн чи фитнес явахаар юм амар өвчин болж юм ингээл тэгэл тэрнээс шантраад баг байгаа. Тэгэл өвдчлөө гээл 7 хоног амарч байгаа л дахиад ирээл дахиад хийм гол ахаал хүндүр болчдөг. Дахиад сүүний өвчлөө. Тэгэхээр хүмүүс яг тэрнээс болоод ингээд 7 хоногор ингэж байгаа шантрах үйл явц яваа. Хоёр дахь юм бол хэрвээ тэр хүн өөрөө бие гоё хөгжүүлэх гэвэл маш сайхан амрах хэрэгтэй. Хоолоо яг цаг тухайд нь идэх хэрэгтэй. Тэгвэл үр дүн 2 сарын дотор маш хурдан үр дүн өөрт нь мэдэгдэнэ. Тэгж чадахгүй бэлтгэлээ хийчихэл хоол идэхгүй өсөж явж байгаа гівэнт хийдээ тэгэл биед нь өөрчлөлт гарахгүй болохоор хүмүүс аячаад байгаа. Тэрийг бол залуучуудаа хэлэхэд фитнес бие хөгжүүлэх гэвэл тийм ээ. Одоо жишээлбэл 60-аас 70% нь хоолноос шалтгаалдаг. Жин нэмэх гэж байгаа ч бай, хасах гэж байгаа ч бай. Тийм ээ. Одоо гоё булчиндаг болох гэж байгаа ч бай. Бүх зүйл 60-аас 70% нь хоолноос шалтгаалдаг учраас маш сайн хоолоо хэрэглэнэ.
Тэгээд нэг 20% нь бэлтгэл орно. 10% нь амралт. Заавал хэдэн цаг унтчихъя. Нойргүй хоолоосаа идээд бэлтгэл хийгээд үл үрдэн бас маш муу гарна. Нойр гэдэг хамгийн чухал тийм. Маш сайн идээд бэлтгэлээ муу хийгээд тэгээд байвал бас үрдэн гарах. Энэ гурыг хостуулж ээж биеийг зогслон бүтээлдэг гэсэн үг. Хоёр дахь юм залуучууд трийгээ үзэж чадахгүйгаас болоод өө фитнес ч ерөөсөө би өөрчлөгдөх юм ийм шатрах юм. Ийм л хүчин зөвлөд байдаг. Тийм учраас залуучуудаа багш нартайгаасаа ярилж та хэдэн жил хичээлж ийм болсон таны хэдэн жилийн хөдөлмөр вэ гэдгийг бас ойлго. Тийм байдаг. Тийм учраас. За тэгэхээр фитнест одоо манай залуучууд бас яг сонсч байгаа мэрэгжлийн багшаас 100% бодоод үзэх юм бол 70% нь хооллолтож ярьж шүү дээ. Тэгэхээр инхээрээс бас үргэлжлүүлээд асуухад хоолт гэдэг дээр одоо шүн унтах цаг гэж би бас асуух гэдэг юм л да. Хүний бие 7-8 цагийн хооронд шүн унтдаг шүү дээ тий. Тэнд юу нь яг ямар бодис солилцоос явагддаг юм бэ? Дээрэс нь таргалах гэж байгаа хүн одоо эрүүлэр жин нэмэх гэж байгаа хүн унтахаас өмнө юу идэх ёстой вэ? Турах гэж байгаа хүн яах ёстой байдаг вэ? Энэ тал дээр ярьж. Тийм ер нь бол хүн унтчих явцад одоо бидний уурах тарих бол бидний одоо ерөнхий бол төв одоо удирдлагын систем шүү дээ. Тэгэхээр хүнд бол хоёр төрлийн мэдрэлийн систем байгаад байгаа юм л да. Тэгэхээр оюун ухаанд хамааралтай болон бас ургал мэдрэлгээд одоо бидний вегетатив буюу одоо бидний унтаа байдал бидний бие организмыг одоо зохицуулдаг. Бид нэр одоо ходоод одоо нарийн бүдүүн гэж удирдах чадахгүй шүү дээ. Тэрийг удирдаг бас мэдрэл гэж тарих нь бас байна л да. Хүний оюун ухаанаас шууд хамааралтай бус. Тэр яадаг вэ гэхээр хүнийг унтсан тохиолдолд одоо хүний одоо дотоод одоо мэдрэлийн үйл ажиллагаа одоо сэргийдэг гэсэн. Тэр үед яадаг вэ гэхээр одоо парасимпатик мэдрэл гэж хэлдэг юм да. Эмчнэр бол маш сайн мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ мэдрэлийн систем яадаг вэ гэхээр хүнийг унтаа байдал бүх бодис солилцоог нь хангаж өгч байна. Энэ болохоор одоо хүн унтахын хэмжээний хэмжээний хоол ичлэг гидсэн хуржигнаад одоо дуграад одоо унтаж чаддаггүй шүү дээ гидсэн дээд. Тэгэхээр л хүн унтчих явцдаа хүний гидсний одоо дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа маш сайн сэргэж идэг. Одоо шинийн цагаар ажиллаж байгаа гэсэн үг утгатай байхгүй. Шинийн цагаар ажиллахдаа хүний одоо өдөржингөө авсан хоол тэжээлийг одоо хаана яаж байрлуулах вэ тийм ээ. Одоо бүх химийг одоо өглөө босгоод рестарт одоо хийхэд бэлэн болгоцсон байна гэсэн үг. Тэгэхээр бол орой хүн унтчих бол гидсний гөрөлцөх хөдөлгөөн сайжраад гидсэнд байгаа бүх агуулгад бүгд цэвэрлэгдээд одоо өглөө босгоод гидс ходоод нарийн бүдүүн гэж одоо бүгд цэвэрхэн байдалтай болж идэг гэсэн. Тэгэхээр бол одоо хаана одоо ясанд одоо кальцин ч гэдэг юм тийм ээ. Булчин дуурган ч гэдэг юм бүгдийн сайхан одоо хуваарлахад одоо хуваарлцсан. Өглөө бүх химийг шинээр хүлээж авахд одоо бэлэн болсон байдаг гэсэн. Дараачих нь нэглээ. Турх жин нэмэх гэж байгаа юм. Эрүүлэр жин нэмэх унтахаас өмнө юу гэдэг? Ер нь бол эрүүл жин нэмэх гэж байгаа болон одоо жин хасгаж байгаа хүмүүсүүд яг унтахын өмнө болохоор ер нь бол ялгаа байхгүй. Хүнд бол хоол бол идээд хэрэггүй. Тийм. Яг гоо зарим хүмүүс булчингаа нэмэх гэж байгаа хүмүүс болохоор унтахын өмнө зайлшгүй хөнгөн төрлийн уургалыг төрлийн мэргэлдэг. Тэрнтэй ижилхэн жин нэмэх гэж байгаа ч тэр хасгаж байгаа ч тэр бидний өглөө босоход гиз дотор ирэхнүүд бол цэвэрс ирэх учраас оройд бол хүнд хоол идэхгүй. Нөгөө жимсгэн нарийн ногоонууд салаатанд бол хөнгөн сүнс бүтээгдэхүүн хийдэг зохимжтой. Харин одоо бидний боловсруулсан халуун хоол гэдэг байгаа шүү дээ. Уушуужид буусан гулаач гэдэг юм те. Тийм хоолыг бол яг унтахаас өмнө амарх нь бол одоо бид бол нэлээд тохиромжгүй гэж байна. За ойлголоо. Тэгэхээр би бас сая интернет ухаж байгаа нэг юм сонин мэдээлэл олж авлаа л да. Энэ юу юм бэ гэхээр 25-аас 30 наснд болохоор булчингийнхаа хүн өөрийнхөө булчингийн эсээ 1-2% алдаад эхэлдэг гинэ. Тэгээ 25-аас 30 наснд ороод ирэхлээр нэг тийм сэргийг байдал баг багаар мундаг юм уу да. Тэгээд энэтэй холбоотой юу гэж асуух гээд байна гэхээр одоо зарим нэг хүмүүс нямаа огшоос мэдчихэж байгаа бах. Би бол одоо болсон оройцсон одоо би юу ч хийгээд нэмэргүй. Одоо миний бие бол баг сэрхэхгүй ухааны юм яриад байдаг шүү дээ тий. За нямаа огш болохоор яг тэр хүмүүсийн талаас тайлбарлаад энэхээр болохоор үүний дараагаар 25-аас 30 насны тэр өсөлтийн хөшөлтийн явцыг ярих уу тий. Энэ дээр ямар байр суурьтай байгаа? Хүний биед ажиллаулаад байвал олон залуугаараа байгаад байдаг ганцхан хэрэгтэй болчихсон байдаг. Зөв. Яг хүний биед. Жишээлбэл хүний биений арьс хөшрөн, шүд, яс тийм ээ? Үс, хумс бүгд хөшрөн. Хүний биед ингээд уургийн гаднаас өгөөд нүхэн тэжлэлийн зүгээр тэжээгээд булчингаа ажиллаулаад байвал 60 70 хүрсэн ч гэсэн хүний бие яг ингээд гой болцсон хүмүүс. Дэлхийд аяар зөндөө байна. Солонгосын 60 70-таа өгөн гэхэд өстө андуурхаар залуу хүн шиг харагддаг тийм хүмүүс зөндөө. Тэгэхээр Монголд болоод ирэхээр ерөнхийдөө бол энэ нөгөө нэг ойлголтоосоо салж чадаагүй тийм ээ. Одоо бол ерөнхийдөө 30 гарцсан улсууд намайг жоохон одоо 2000-аад оны ихээр 30 гарцсан хүмүүс бол одоо ингээ ахна өнгөрсөн. Ингэж ярьдаг хүмүүс зөндөө байсан. Одоо тийм биш. Одоо тийм биш болсон. Тэгэхээр одоо телевиз үзээ сууж байгаа өөрийгөө одоо би
хөшөрцөө хэрэггүй гэх тий. 60 70 хүрчээгүй л бол та нар бол энэ дээр очиод өөртөө таарсан, тохируулсан тийм ээ. Ааха. Дасгал сургуультай. Хүний бодисын солилцоог жишээл өөхлөлтийг одоо ингээд өөхлөлтийг одоо барьж яадаг хэрэгтэн бол болчихно шүү дээ. Жишээлбэл хүн булчингаа ажилуулаад байвал хүн өөхлөлтөө ингээд бариад байгаад. Хэвийн жин булчин ажиллахгүй хэрнээ бид нэр булчин ажиллуулсан ч хэдэн ажиллуулаагүй ч хоолоо идэв шүү дээ. Хүн үлсэн ялгаагүй. Гэхдээ та хүснээрээ тэгээд бэлтгэлээ 7 хоногт 3-аас 4 удаа тэгвэл та яг байгаа жиндээ байгаа л энэ болоод ирэхээр маш том бодис солилцоо байхгүй хүний бие гэдэг. Тэгэхгүйгээр ингээд булчингаа ажиллуулахгүй нэ идээл байгаад их юм бол хүн нөгөө калори нэмэгдээл одоо тийм нэг эвгүүцэн нөхцөлд хэрэглэндээ гээл гидсэн биендээ ингээд нүүрсээ сураагаал байгаад байна гэсэн үг байхгүй юу? Энэ бол зүгээр эсклатанд одоо юм хурааж байгаа таа л адилхан. Хүмүүс ч одоо нэг юм эвгүүтгэхээр хэрэглэнэ гэдэг юм нөөцлөдөг шүү дээ. Тэр шиг хүний биеинд ингээд ямар нэгэн байдлаар өвдөө ч юм уу хоолгоо удаа явал хүний бие ингээд бүр ингээд шууд нам унгаачихгүй тулд өөхөн байж идэг. Тэр үедээ л одоо илүүцсэн өөх мөх гэдэг хүний бие маань өөртөө зарцуул нөөцөөс болон зарцуулж юмж байдаг. Гэтэл бид нар ч одоо ингээд байнгын шинэ хоол идж байгаа хэрнээ дасгал хийхгүй бол тэр маань ингээд хураагдаад тараг болоод. Тэр нь явандаа хүний бие маш их том айхтар өвчнгүүд үүсгдэг. Хор тавдар, сахар, чихрийн өвчин одоо дэлхийн нийтээр идэхгүй байгаа чихрийн сэжиж маш айхтар. Энэ бол яг цэвэр хөдөлгөөний дутагдал таргалтаас үүсдэг өвчин. Яг нь цөөн хэдэн энэ бол төрөлхийн тийм онцгой тохиолдол. Тийм маш 100% нь тийм байна. Бараг 100-ны бараг 90%, 95 ч юм уу ихэнх хүн зүгээр манайхны буруу хоолтоос тэгээд хөдөлгөөний дутагдлаас үүсэж байгаа өвчин. Хэрвээ та баг зэрэг хөдөлгөөнд 7 хоногт 3-аас 4 удаа хийгээд ингээ байгаадах юм бол тэрнээс сэргийлж штт. Тэгэл байх. Тийм учраас тэрийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд хүн хөгшөрлөө гэж хэлж болохгүй. Ягаад гэвэл та хөдлөөд үз мэдээж таныг 40 настай 45 та хүнийг 16 7 та 20 та хүмүүс шиг дасгал хийхгүй шүү дээ. Яг өөртөө тохирсон системээр ингээд баг багаар сайжир. Хүний булчин болвол ямар ч нөхцөлд буцаас хэрэгдэх хүний эрхтэн байхгүй. Тийм учраас хөгшөрлөө гэж бодож болохгүй гэдэг юм. Аа. За инхээрээс эмчээс нэмээд суучаад яг хүний бие ер нь хэдэн наснаас эхлээд ингээд юм явуулна гэсэн тийм байгаа. Тиймэрхүү судалгаанууд бол олон байгаа л да. Гэхдээ яг сурах бичгүүдэд бол маш олон талаар бол бичдэг. Зохиогч болон судалгаа бол маш олон төрөлд одоо дэлхийн хаанч одоо болохоор судалгаа хийж байгаа л. За миний мэдих одоо сүүлд уншсан судалгаанаас авч үзэх юм бол хүн бол ерөнхийдөө хүүхэд наснд байж байгаа шижидийн наснд орж ирэхээр маш их өсгөлөн мөртлөө дотоод шүрэл болон биеийн одоо эрэгтэйчүүд чинь нарийнхаа болоод байж байгаа бүдүүн хоолойтой болоод тийм ээ булчин томроод бүргэн болонгуудаа нөхөл гарных үс сургадсан шүү дээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд хөхн ургангуудаа бэлтгүүс нарийшаад таа зэсгээр илүү томроод эхэлдэг. Гоён өргөн болж эхэлдэг. Тэгэхээр бол ерөнхийдөө дотоод шүүрэл гэдэг хүний одоо биеийн дотоод хүчин зүйлийг авч явдаг том бүлэг зэдэг ороод ирж байгаа юм л да. Тэгэхээр бол хүний болохоор тархины яг гүнд яг голд орших одоо үнчин тарих гэж маш жижиг хэмжээтэй бол тарих байдаг. Энэ тарих нь болохоор хүний одоо дотоод зохицолтой буюу гемостаз одоо тэгшимт байдал болон одоо дотоод шүрлийн бүх одоо эрхтнүүдийг удирдлагын төв гэсэн жижигхэн тарих үнчин тарих гэдэг. Энэ тарих нь болохоор яг өсвөр наснд болохоор одоо үүрэг үйлчлэгээ идэвчин маш ихээр ялгараад одоо эмэгтэй одоо зориулсан гормоныг одоо ихсгэх үйл ажиллагааг бүгдийг тэтгэж зохицуулж өгч идэг гэсэн үг. Тэгэхээр бол өсөлтийн наснд болохоор бид нэр өсвөр наснд бол маш их хэмжээний хоол амстай эзэн гэсэн таргалдаг тийм ээ. Дээр нь хичнээн гүгэд үлсгэлэн тоглосон гэсэн ерөөсө бас ядардаг. Тэгэхээр тэр бол маш гайхамшигтай одоо үе гэсэн үг л дээ. Тэр үед болохоор спортоор хичээлж байгаа хүмүүс бол биеийн задлж одоо дадагшуулж одоо хөвчүүлэх нь бол илүү илбэг байдаг тийм ээ. Багаас нэг хэсэг гэдэг нь болохоор шилжилтийн наснд биеийг болохоор тухайн спортод одоо зохицуулдаг гэдэг одоо мэрэгжлийн тамирчин гаргаж байгаа хүмүүс тасгаж өгч нэг бэлтгэл. Тэгэхээр бол 20-25 гараад хүмүүс ягаад жоохон удаашрах гэдэг вэ гэхээр үнчин тархиныхаа үйл ажиллагаа шилжилтийн наснаас хойш болохоор жоохон буураад ирдэг. Тэгэхээр бол дотор эртний үйл ажиллагаа болон дотоод шүрлийн үйл ажиллагаануудыг жоохон одоо үйл ажиллагаа жоохон саадна гэсэн үг л. Яг бидний шилжилтийн насн дээр байдаг шиг хамаагүй одоо л идэх юм шууд тархал. Тэгэхээр юу гэж тайлбарлах гээд байна гэхээр үнчин тархины үйл ажиллагаа шууд зогсчихгүй багахан буураад ирэхлээр бидний болохоор яг өөр буюу одоо оюун ухаанд болон цэвэр булчингаар болохоор бид нар өөрсдийнхөө бодсон сэлцэг удирдах алхам эхэлж байгаа юм л та. Тэгэхээр бол үнчин тархины үйл ажиллагаа буураад ирэхлээр бидний үүнийгээ бууруулахгүй бол яах вэ гэхээр булчингаараа цэвэр одоо өөрийнхөө бодсон сэлцэг тэтгэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бол хүмүүс бол яг шилжилтийн наснд байгаа шиг л хоол идээлэн тэгвэл одоо шууд л тархална гэсэн үг одоо илэрхийлээд байгаа юм л та.
За ингээд фитнес талаар сөрөг ойлголтууд одоо бид нар 2 дугаар бол ярилцсан. Дараагийн дугаараар үргэлжлүүлээ сонирхолтой зүйлүүдээ ярилцаад явна. Тэгээд энэ дугаарынхаа төгсгөлд Golden Gym Fitness-ийнхаа үйл ажиллагаа ялангуяа сая сүүлд шин салбараа хороолт бол нэг шиг боллоо тий. Та энэ талаар гоё дэлгэнгүй мэдээлэл өгөө. Тэгээд нэвтрүүлгээ дуусгая. За Golden Gym Fitness Club энэ 2015 онд маш их зүйлийг хийлээ. Тэгээд одоо хамгийн энэ жилийн маань хийж байгаа нэгийнхэн том зүйлүүд гэх юм бол бид нар тусгаар тогтлынхаа ордны тоног төхөөрөмжийг шинчилсэн байна. Бүр шинчлээд тэгээд цоошин Солонгосын хамгийн 2015 оны төхөөрөмжөд авчиж тавьсан. За тэгээд энэтэй холбогдоод мөн 3-4 дэх хороол. Манайх 3-4 дэх хороолоор салбар байгаагүй л дээ. Тэгээд өргөө хажуудлын Намын супермаркетээ яг зөвхөн Сансар гэдэг нэг том хар байшин, шилэн хар байшин байна. Тэрний 5 давхарт бид нэр 560 м2 заална. Golden Gym Fitness Club-ийн баг хамгийн том салбараа нэчээд байна. За тэр салбарт маань болоод ирэхээр нэг дор 150-аас 200 хүн хангалттай ороод хичээлчих боломжтой тийм заал байж байна. Тэгээ үйл ажиллагаа яваа. Сая өнгөрсөн бид нар 9 сарын 6-нд хорооллын гол тайц засж байгаа. Тэгээ нээлттэй хийлээ. Тэгээд одоогийн байдлаар хорооллын их л дуртай байна. Тэгээ ер нь бол манайхаас зөвхөн хороол салбараа нэг ичээ гэдээ ярьдаг байсан улсууд бол одоо та бүхний төгсөл биеллээ. За байрлалын хувьд та хэлээч энэ 5 дахь салбар нь уу? Тийм 5 дахь салбар. Хаана юу нэг задарч байна? За тусгаар тогтнолын ордон Сүбат төв. 1-р салбар. Тийм 2-р салбар нь болохоор Тэнгис кино театр. Урталт Виктория центрийн 5 давхарт байна. Мөн Американ дэнжээ урталт одоо Гэлс төвийн имлэгийг хажуудалд байрлаж байна. За замын цагдаагийн урталт бод автомотив гэдэг байдаг шүү дээ. Тэрний одоо 3 давхарт бас мөн ингээд тэгээд хамгийн сүүлийн салбар маань хороол 3-4 хороол ингээд нэгчээд байна. Тэгээд энэ жилдээ бид нар энэ олон салбаруудаа үйл ажиллагаа явуулахаас гадна бид нар хөгшчүүлд хагасаа бүтсэн болгонд одоо үн төлбөргүй хийн дасгалыг өглөө 9-өөс 11 цагийн хооронд одоо заал ашиглуулаад хийлгэж байна. Тэгээ энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс байвал өглөө 9-өөс 11 цагийн хооронд хагасаа бүтсэн өдрүүдэд өглөө та бүхэн очоод тэр хүмүүстэй танилцаад бас хийн дасгал хийх йогийн дасгал хийх бүрэн боломжтой байгаа шүү. Манай бүх салбарууд дээр тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Дүүргийнхээ ахмадуудыг бид нар ураад хийлгэж байгаа. За мөн хүүхдүүдэд хандсан одоо дасгалууд хийлгэж байна. Хүүхдийн 100 бойчдууд байна. Мөн бид нар Германаас саяхан Белли Дэнсийн дэлхийн аврах мэрэгжлийн балетчин Мариан гэдэг багшийг бид нар ураад жилийн гэрээгээд авчирсан байгаа. За энэ бүсгүй маань яадаг вэ гэхээр хүүхдүүдэд балет хичээл орж байгаа. Мөн Белли Дэнсийн хичээл орж байгаа. За мөн энэ Белли Дэнсийг яг үнэн зөв утгаар нь Монголд одоо ингээд дэлгэрүүлж байгаа. Тэгээд Golden Gym-ийн бүх салбаруудаар ингээд ээлжлэг хичээлээ бас орж байгаа. Тийм учраас Belly Dance сонирхдаг энэ бүсгүйчүүд байвал бидэртэй холбогдоод ирээд тэр хүний хичээл цугаарай гэх юм байна. За үнэхээр гайхалтай нэрээ Golden Gym Fitness бол Монголын фитнесийн хөгжилд маш том одоо хувь нэмрийг оруулж байгаа гэдгээс яг одоо хувийнхаа зүгээс тэгээд багш нарынхаа ярианаас та бүхэндээ дахин онцолж хүргэмээр байна. Ингээд өнөөдрийн дугаараар бид та бүхэнтэйгээ фитнесийн талаар сөрөг ойлголтуудын талаар хэсгээс нь бол ярилцаад өнгөрсөн. Мэдээж бид дараагийнхаа дугаараар та бүхэндээ илүү сонирхолтой асуултуудыг бол хариулж, сонирхолтой асуултууданд бол одоо бид гурав та бүхэндээ хариулах болно. Ингээд бүгдээрээ спорт nutrition нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Бүгдээрээ дараа 7 хоногийн пүрэв гарагт яг энэ цагта студид эргээд уулзах болно. Түр баяртай үзэгчтэй. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? Ер нь намайг анх хараа юус гэдэг клубд ороод хичээлж байгаа. Ер нь бол тамирчид л хийдэг гэсэн. Бүхийн тамирчид. Бөө нэг над чиг ингээд бүр дуртай тийм 2-3 хүмүүс очдөг гэсэн. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Амьсгаа дүгжээд дасгал хийнэ гэдэг бол зүрхэнд ирэх одоо цусны урсгалыг бол нэмэгдүүлдэг. Тэр зүрхэн одоо цусны бөөгнийг үүснэ гэж одоо тайлбарлана. Тэр дасгал хийж явах явцад бол амьсгаатай бол 100% бол хамааралтай байна. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Давтаа хол идэж болохгүй. Ер нь давс хүний биед яг ямар үр юм бэ? Тийм хүмүүс ихлээр давсыг нь жоохон бас буруу байлаа. Энэ бүх асуултанд спорт nutrition нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт nutrition нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно.